ноцтой хэрэг. Шар дээлт бурхны орон гэгддэг Тайландын лам хуврагууд бол ариун дагшин байдлын бэлэгдэж бөгөөд сүсэгтэн олонний зүрх сэтгэлд хизээж гутаан доромжилж болохгүй оюун санааны хинжүүр юм. Гэвч өнгөн дээрээ гялалтсан сайхан харагдах нэгэн эмэгтэй нарийн зохион байгуулалттай хуурамч сүсэг бишрлээрээ буддын шашны хамгийн гол хүрээлэлд нэвтэрч хандив тусламжийн мөнгийг атгсан өндөр хэрэгэм зэрэгтэй 10 гаруй ламыг сахил санваараа умартаж өөрийнх нь өмнө өвдөг сөхөрөхөд хүргэнэ гэж хэн санах вүлээ. Тэрээр алхам алхмаар өрх тавьж давхар шахалт үзүүлсээр ариун дагшин сүмийн газрыг асар их ашиг хонжоо олох талбар уулган хувиргаж ердөө 3 жилийн дотор бараг 400 сая баат шантаажилж авсан бөгөөд гав ганцаараа Тайландын буддын шашны үндэс суурийг бүхэлд нь ганхуулсан юм. Тэр чухам яг юу хийсэн бэ? Ингээд өнөөдрийн түүх рүү хамтдаа орцгоё. Тайланд бол гадаад хүмүүсийн аялал жуулчлалын хамгийн эрэлттэй газруудын нэг бөгөөд визгүй зорчих боломжтой. Үн өртөг хямд, ард иргэд нь найрсаг байдгаараа алдартай. Тайланд улс жилд дэлхийн өнцөг булан бүрээс бараг 40 сая жуулчин хүлээж авдаг. Тайландчууд гадаад ертөнцид ерөнхийдөө дөлгөөн, ийдэг, зөрчил маргаанд дургу гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Үүний шалтгаан нь Тайландын хүн амын 90% нь буддын шашин шүтдэгтэй шууд холбоотой юм. Тайланд нь шар дээлт бурхны орон, мянган бурхны орон гэж алдаршсан бөгөөд нийслэл Бангкок хотыг сүм хийдийн нийслэл гэж нэрлэдэг. Зөвхөн Бангкок хэмээх ганц хотод л гэхэд 400 гаруй сүм хийд байдаг. Тайландчууд бурхан шашнаа дээдлэн шүтдэг бөгөөд лам хуврагуудын нийгэмд эзлэх байр суурь маш өндөр. Тэд шар орхимж өмсөж гэрэлдэггүй, мөнгөнд хүрдэггүй, үдээс хойш хооллдоггүйгээс гадна гадуур гарч бадар барьж өглөх хишиг хүртдэг. Тайландын олон эрэгтэйчүүд амьдралдаа ядаж нэг удаа богино хугацаагаар сахил хүртэж лам болдог. Лам хуврагуудын дүр төрх ийм ариун дагшин байдаг учраас Тайландын сүсэг бишрэлийн үндэс суурь маш гүн бат юм. Гэтэл 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Бангкокын алдартай сүм болох 3 эрдний сүмд нэгэн ноцтой хэрэг гарсан бөгөөд үүний цаад учир шалтгаан нь Тайландын буддын шашныг бүхэлд нь шившигт тутгсан юм. 3 эрдний сүмийн тэргүүн ламыг Патип гэдэг байв. Тайландын буддын шашны ертөнцид түүний нэр хүнд нэлээд өндөр байсан бөгөөд 3 эрдний сүмч сүсэгтэн олон ихтэй маш их алдартай байлаа. Гэтэл өнгөрсөн жилийн 6 дугаар сарын 29-ний өдөр Патип лам ямар ч урьдчилсан шинж тэмдэггүйгээр хар хүн болж шууд Лаос руу зуттжээ. Тэр ямар ч тайлбар үлдээгээгүй бөгөөд сүсэгтэн олон лам нарч гайхшралд орж цуу яриа маш хурдан тархаж эхлэв. Хүмүүс ийм өндөр хэрэгэмт лам яагаад зүгээр байж байгаад шууд зуттчихв. Нэгэн шантаажийн хэрэгтэй холбоотой байх хэмээн шуугилдж байв. Тайландын цагдаа нарч тодорхой сэжүүр олж авсан бөгөөд нэгэн нууцлаг эмэгтэй хувийн бичлэгээр нь сүмийн тэргүүн ламыг сүрдүүлж шантаажлан хар хүн болохыг шаардсан ба нэр хүндээ алдахаас айсан Патип лам зугтсан гэж байлаа. Энэ явдал сонсоход яг л онгоо шиг санагдах бөгөөд өндөр номт лам хүн яаж ийм зүйл хийх вүлээ? Олон хүн үүнийг хуурамч мэдээ гэж бодож байв. Гэвч удалгүй цуу яриа ихээр тархсан тул Тайландын цагдаа нар сүмийн тэргүүний алга болсон хэргийг үнэхээр шалгаж эхэлсэн бөгөөд хэвлэлийн баг хурал зарлаж бүх Тайландыг цочирдуулсан үннийг дэлгэсэн юм. 3 эрдэнэ сүмийн тэргүүн ламын хачирхалтайгаар алга болсон явдлын ард үнэхээр л өнөөдрийн өгүүлэх завхаарлын түүх нуугдж байлаа. Вераван Амсават гэх нэртэй эмэгтэй 3 эрдэнэ сүмийн тэргүүн ламтай удаан хугацааны турш зөв бус харилцаатай байжээ. Тэр хоёрыг нууцаар уулзах үед Вераван 2 хүний завхаарсан бичлэгийг нууцаар хийж авсан бөгөөд үүгээрээ сүмийн тэргүүнийг сүрдүүлсэн байна. Тэр байтугай сүмийн тэргүүнээс жирэмсэн болсон гэж худал хэлж 7 сая 200 мянган баатын тэтгэмж нэгчээ. Асар их дарамт шахалт болон илчлэгдэхээс айсан айцынхаа улмаас алдар нэртэй Патип лам шантаажид нь буулт хийлгүй, харин чимээгүйхэн Лаос руу зугтахыг сонгосон байна. Цагдаа нарын дэлгэсэн энэхүү мэдээлэл Тайландын буддын шашны дээд түвшний удирдлагуудыг хүртэл бүхэлд нь дөргөв. Уг нь нэг удаагийн завхаарлын дуйлан ард түмний дунд лам хуургуудын талаарх төсөөлөлд нөлөөлөхөөр тийм ч хүчтэй биш байв. Гэвч цагдаа нар энэ хэргийг шалгах явцдаа улам наривчлан судалж Вераван гэгч 35 настай эмэгтэй маш ноцтой асуудалтай болохыг илрүүлжээ. Түүний дансны гүйлгээний хуулга үгээр хэлхийн аргагүй с ิจ гтэй байсан бөгөөд олон сүм хийдийн данс лам нарын хувийн данснаас түүнд удаа дараа шилжүүлэх хийсэн байсан ба мөнгөн дүн нь асар их байлаа. Цагдаа нар энэ сэжүүрийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр шийджээ. Ингэснээр 35 настай Вераваны нууцлаг хөшиг баг багаар нээгдэж Тайландын буддын шашны ертөнцийг тэр чигт нь оронгоор нэргүүлсэн цочирдом том хэрэг мандах нь тэр. Цагдаа нар Вераваны дансны гүйлгээг хөөж шалгатал энэ 35 настай эмэгтэйн ард ердөө нэг энгийн завхаарлын шантааж биш, харин нарийн төлөвсөн олон жилийн турш үргэлжилсэн өндөр хэрэгэмт лам нарыг агнах томоохон хэрэг нуугдж байсныг олж мэдэв.
Вираван Тайландын хойд хэсгийн аюуттай мужийн ойролцоох нэгэн жижиг хотод төржээ. Гэр бүл нь тэр бунтан биш харьцангуй боломжийн амьдралтай байсан бөгөөд багасаа л идэх өмсөхөөр гачигдахгүй өсчээ. Гэвч урт хугацаанд эд материалын дунд өссөн орчин нь түүнийг нэр төр материаллык зүйлд шунамхай, тансаг хэрэглээг шүтдэг зантай болгожээ. Вираван өмнө нь Тайландын орон нутгийн нэгэн улс төрчтэй гэрлэж байсан бөгөөд энэ харилцааныхаа ачаар тэрээр нэг хэсэгтээ орон нутгийнхаа дээдсийн хүрээлэлд багтаж байв. Мөнгийг ус шиг цацдаг баян хатагтай амьдралаар амьдарч хаашаа ч явсан тансаг машин хөлбөлдөг байв. Ийхүү хэдэн жилийг дээдсийн авахын дүрээр өнгөрөөжээ. Гэвч сайн цаг удаан үргэлжилсэнгүй. Вираван нөхрөөсөө нууцаар өөр эрэгтэйтэй явуулдаж байсныг нь нөхөр нь олж мэдснээр энэ гэрлэлт эцэс болжээ. Ийм хэрэг гарснаар Вираваны нэр хүнд унаж хямгч байснаа тансаг болох амарханч, тансаг байснаа хямгч болох хэцүү гихчээр мөнгө төлдөг. Улс төрч нөхөргүй болсон ч Вираван тансаглаж мөнгө үрдэг зуршлаа хайж чадсангүй. Удалгүй хадгалсан мөнгөө үрж дуусгаснаар барахгүй цахим мөрийтэй тоглоомын муу зуршилд автжээ. Мөрийтэй тоглоом нь ёроолгүй нөхшиг байсан бөгөөд Вираван улам бүр гүн шигдсээр байв. Гаднаас нь харахад өнгөлөг харагдаж байсан ч үнэн хэрэгтээ олон хүнд өртөө болсон байсан бөгөөд их мөнгө алдсандаа шаралхаж байлаа. Вираван бурханд залбирч мөргөж эхэлсэн бөгөөд аз хиймрээс сэргээхийг гуйж сүм хийд рүү байнга очдог болов. Сүм хийдэд удаа дараа очих явцдаа Вираван сүм хийдийн эдгээр өндөр хэрэгэмтэл ам нарын нийгэмд эзлэх байр суурь маш өндөр бөгөөд хүмүүст маш их хүндлэгддэг болохыг анзаарчээ. Сүм хийдийн өргөл хандив, буйны мөнгө нь тасралтгүй урсан орж ирж байсныг хараад Вираванд нэгэн муу бодол төрөв. Хэрэв эдгээр өндөр хэрэгэмтэл ам нарыг гартаа оруулж эсвэл тэдний сул талыг олж чадвал баггүй мөнгө салгаж чадна гэж боджээ. Энэ бодол нэгэнт төрсөн хойно яг л үр тариа шиг Вираваны зүрх сэтгэлд соёолон ургаж хожим нь өндөр хэрэгэмтэл ам нарыг агнах түүний гол сэтэл болсон юм. Үнэн дээр Вираван буддын шашны хүрээллийг оньсон нь гинтийн шийдвэр биш байлаа. Аль 2016 онд тэрээр өөрийгөө хүнд өвчин туссан эмчлүүлэхэд яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж худал хэлж, орон нутгийнхаа нэгэн өндөр хэрэгэмтэл амтай маш сайн харилцаатай гэдгээ зориуд гайхуулан, үүгээрээ далимдуулан тэтгэврт гарсан нэгэн улс төрчөөс 400 мянган баат зээлжээ. Тэтгэврт гарсан улс төрч өндөр хэрэгэмтэл амд итгэх итгэл болон өрөвдөх сэтгэлийн үүднээс мөнгөө Вираванд зээлүүлсэн байна. Вираван мөнгийг авсныхаа дараа хизээч буцааж өгөх талаар дурдсангүй. Мөнгөнд үнэн тийм ч их биш байсан бөгөөд хожим нь Вираван дахин ёроолдоо хүртэл унсныг хараад тэтгэврт гарсан улс төрч мөнгөө буцааж авч чадахгүйг ойлгож энэ асуудал тэгсхийгээ замхарчээ. Өөр аргагүй мухардалд орсон Вираван өндөр хэрэгэмтэл ам нартай л холбогдож чадвал цаашдын ирээдүй маш гэрэлтэй байх болно гэсэн нэгэн санаа олжээ. Ингээд Вираван өөрийгөө үнэнч сүсгтний дүрээр маш нарийн өнгөлөнд алдлаж эхэлсэн бөгөөд аажмаар янз бүрийн сүм хийдийн өндөр хэрэгэмтэл ам нарт ойртож эхлэв. Тэрээр өдөр бүр цаг агаар ямар байхаас үл хамааран сүм хийдэд очиж мөргөл үлддэг байсан бөгөөд өглөг хандив өгөхдөө ч гар татдаггүй байв. Цахим сүлжээнд өөрийн бясалгал залбирлын өдөр тутмын амьдралаа нийтэлж буддын шашны тухай сэтгэгдэл сургаалаа хуваалцсан шунал хүслээс ангиж ирсэн зөвхөн бурхан зүсгэлсэн хүний дүр төрхийг бий болгожээ. Үүнээс гадна тэрээр бусдыг маш сайн ажиглаж сонсож чаддаг байсан бөгөөд зөөлөн сэтгэлтэй эсвэл тодорхой байр суурьтай хандивын мөнгийг хариуцдаг өндөр хэрэгэмтэл ам нарыг зориуд сонгон ойртож тэднээс бурханы ном асуух нэрийдлэр өөрийн бүтлэхүү гэрлэлт. Амьдралын бэрхшээл зовлонгоо ярьж өндөр хэрэгэмтэл ам нарын өрөвдөх сэтгэл итгэлийг олж авдаг байв. Бүр гайхалтай нь тэрээр тэдний юунд дуртайг нь мэдж аван өндөр хэрэгэмтэл ам нарт үргэлж үнэтэй бэлэг өгдөг байлаа. Жишээлбэл дарамтыг тэсвэрлэж чадалгүй зугтсан 3 эрдэнэ сүмийн тэргүүн лам нэгэнтээ Вираванаас машин бэлгэнд авч байсан бөгөөд энэ нь үнэхээр чин сэтгэлийн илрэл мэт харагдаж байв. Ингиж залуу эмэгтэй сүсгтэн маш зөөлөн үнэнч сүсгтэй бас мөнгөнд өгөөмөр харагдаж байсан тул маш богино хугацаанд олон өндөр хэрэгэмтэл ам нарын итгэлийг хүлээж чадсан бөгөөд түүний ангуучлах төлөвлөгөөч чимээгүйхэн хэрэгжиж эхэлжээ. Вираваны дансны хуулгаас харахад 2022 оноос 2025 он хүртэлх 3 жилийн хугацаанд тэрээр нийт 15 өндөр хэрэгэмтэл амаас 385 сая баатын шилжүүлэг хүлээн авсан байлаа. Тэгвэл тэрээр ямар аргуудыг ашиглаж шунал хүслээс ангид байж сахил санваараа чанд сахих ёстой байсан эдгээр өндөр хэрэгэмтэл ам нарыг алхамаар өөрийнхөө асар их ашиг олох хэрэгсэл болгож хувиргасан бэ. Вираван маш тодорхой зорилготой байсан бөгөөд хизээч жирийн лам нар дээр цаг үрдэггүй. Харин сүмийн хандивын мөнгийг захиран зарцуулдаг өндөр албан тушаалтай нэр хүндтэй сүмийн тэргүүн эсвэл өндөр хэрэгэмтэл ам нарыг л байгаа болгон сонгодог байв. Цагдаа нарын илрүүлсэн Вираванд мөнгө шилжүүлсэн 15 өндөр хэрэгэмтэл амын 8 алдартай сүм хийдийн тэргүүн
3 нь лам нарын зөвлөлийн удирдагч, үлдсэн 4 нь хааны гэр бүлээс өргөмжилсөн цол хэрэгэмтэй өндөр зэрэглэлийн лам нар байлаа. Яраван мөнгөний төлөө байсан тул насны зөрүүг огт тоодоггүй байв. Түүний сонгосон байнуудын ихэнх нь 50 гарсан, буддын шашны хүрээлэлд олон 10 жил зүтгэсэн, маш өндөр нэр хүндтэй сүсэгтэн олонд гүнээ хүндлэгдсэн өндөр хэрэгэмт лам нар байжээ. Эдгээр өндөр хэрэгэмт лам нарт хэд хэдэн нийтлэг онцлог байв. Нэгдүгээрт сүм хийдийн санхүүгийн хяналт харьцангуй сул бөгөөд сүмийн тэргүүнүүд хандивын мөнгийг бараг дангаар захиран зарцуулах хэрэгтэй тул бусдад мэдэгдэхгүйгээр мөнгө авах боломжтой байлаа. Хоёрдугаарт өндөр хэрэгэмт лам нар мэдээж өөрсдийн нэр хүндэд маш их анхаардаг. Хэрвээ хувийн нууц нь илчлэгдвэл лам нарын игнэнээс хөөгдөхөөс гадна нэр хүнд нь шавар тутгалдаж цаашлаад хуулийн хариуцлагч хүлээж болзошгүй тул ямар нэгэн асуудал гарвал мөнгө төлж гайг зайлуулахыг илүүд үздэг. Эцэст нь өндөр хэрэгэмт лам нар урт хугацааны турш бусдад шүтгдсэн орчинд байдаг тул эргэн тойрных нь тэднийг имэж хүндлэх эсвэл цусардан бялдуучилдгаас болж тэдний сонор сэрэмж аажмаар суларсан нь Вираванд боломж олгожээ. Эдгээр өндөр хэрэгэмт лам нарыг бай болгон сонгосныхоо дараа Вираван тэдэнд ойртож тандалт хийж эхэлсэн бөгөөд сүм хийдээр ил тод орж гарч байгуулсан ламынхаа сонирхол зан чанар өдөр тутмын хуваарийг судалдаг байв. Жишээлбэл аль нэг сүмийн тэргүүн буддын шашны судар судлах дуртайг мэдвэл тэрээр урдчлан холбогдох агуулгыг судалж даруухнаар заалгаж байгаа мэт дүр эсгдэг байв. Сүмд байнга очихдоо үргэлж зохистой хувцлан зөөлөн дуугаар ярьж хувийн асуудлаа хизээч төрүүлж дурддаггүй. Зөвхөн буддын сургаалын талаар л ярилцдаг байлаа. Хэрв аль нэг лам сайн үйлсийн ажилд идэвхтэйг мэдвэл тэрээр их хэмжээний хандив өгч сүмийн ажилд идэвхтэй тусалдаг байв. Тухайлбал сүсэгтнүүдийн үйл ажиллагааг зохион байгуулж сүмийн барилгыг засах ажилд туслах, тэр байтугай өндөр хэрэгэмт ламд өөрөө цай ус төхүүлж өгөх зэрэгээр туйлын хүндэтгэлтэй зөвхөн бурханд чин сэтгэлээсээ сүсгэлсэн хүний дүр эсгдэг байв. Өндөр хэрэгэмт ламтай баг зэрэг гүнзгий танилцсныхаа дараа Вираван өөрийн зовлонгоо ярьж ламын өрөвдөх сэтгэлийг татаж эхэлдэг байв. Тэрээр ламын өмнө зориуд өөрийнхөө бүтлгүй гэрлэлт дээдсийн нийгэмд гадуурхагдсан гомдол мөн мөрийтэй тоглоом тоглоод өрөнд орсон гэх мэтхэнд байдлаа ярьдаг байлаа. Ингэж ярих зураа нулим сунгаж ямар ч арчаагүй сул дорой бөгөөд зөвхөн буддын номол түүнийг тайлгаруулж чадна гэсэн дүр төрхийг бий болгодог байв. Тэдгээр өндөр хэрэгэмт лам нар ихэвчлэн инэрэнгүй сэтгэлтэй хүмүүс байсан бөгөөд түүний ингэж өрөвдмөр бас ийм үнэнч сүсгтэй байгааг хараад аажмаар сонор сэрэмжээ сулруулж бүр өөрсдөө түүнийг тайтгаруулж тусалдаг байв. Зарим лам нар Вираванд хүссэн үедээ шашны сургаал асууж байхыг зөвшөөрч холбоо барих дугаараа өгдөг байжээ. Ингэж Вираван дахин нэг удаа амжилттай дүр эсгэж буддын шашны хүрээллийн үүдийг нээн олон өндөр хэрэгэмт лам нарын нүдэнд амьдралд нухлагдсан өрөвдмөр эмэгтэй сүсгтэн болон хувирчээ. Өндөр хэрэгэмт лам нар сонор сэрэмжээ сулруулж түүнтэй гүнзгий харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн үед Вираван алхам алхмаар хил хязгаарыг давж өдөөн хатгаж нууцаар хувийн бичлэг хийж эхэлдэг байв. Тэрээр лам нарын өрөвдөх сэтгэлийг ашиглан тэдний хоорондын зайг аажмаар ойртуулдаг байжээ. Жишээлбэл ганцаараа байхаас айж байна, хань хэрэгтэй байна гэх мэт шалтгаанаар олонний нүднээс далд өндөр хэрэгэмт ламтай ганцаараа үлдэх боломжийг бүрдүүлдэг байв. Лам нарыг сүмийн хүн багтай дуганд эсвэл өөрийнхөө хашид эсвэл нууцлаг зочид буудалд уулзахыг урьдаг байв. Эхэндээ Вираван хэмжээ хязгаараа барьж зөвхөн ламтай ярилцаж сэтгэлээ уудалдаг байсан ч аажмаар хөтөлцөх, тэврэх зэрэг дотны үйлдэл төрүүлчихийн цаашлаад биеэрээ өдөө хатгадаг байв. Ингээд өндөр хэрэгэмт ламтай зөв бус харилцаанд ордог байжээ. Энэ явцдаа Вираван аль хэдийнэ цүнхэндээ гар утас жижиг камер нууцаар байрлуулсан байдаг байв. Өндөр хэрэгэмт ламыг анзаараагүй байхад нь дотн харилцааны зураг бичлэгийг нууцаар хийж авдаг байжээ. Цагдаа нар Вираваны гэрээс 5 гар утас, компьютер хураан авсан бөгөөд тэдгээр дотор асар их хэмжээний дүрс бичлэгийн материал байсан юм. Үүнийг цэгцэлж үзэхэд эдгээр бичлэг зургийн ихэнх нь 2022 оноос 2024 оны хооронд хийсэн байсан бөгөөд 80,000 гаруй зураг, 5,600 ширхэг бичлэг олдсон байна. Тэдгээр дотор олон өндөр хэрэгэмт лам нарын царай гарсан байсан ба бүр зарим бичлэгийг сүмийн лам нарын өрөөнд хийсэн байсан нь нүд халтран байлаа. Харин эдгээр өндөр хэрэгэмт лам нар төр зур ухаан санаанд балартаж эсвэл тачаал хүслээ төвчж чадалгүй, эсвэл нүүр хагарч татгалзаж чадалгүй бүгд Вираваны өрхөнд орцгоосон байв. Хувийн бичлэгүүдийг гартаа оруулсныхаа дараа Вираван бүрэн давуу талтай болж өндөр хэрэгэмт лам нарыг шантаажилж эхэлдэг байв. Түүний шантаажлах арга нь ч бас харилцан адилгүй байв. Зөөлөн сэтгэлтэй эдийн засгийн боломж сайтай лам нарын өмнө эхлээд өрөвдмөр дүр эсгэж түүнээс жирэмсэн болсон эсвэл гэр бүлийн хүн нь хүнд өвдсөн тул яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж худал хэлээд мөнгө зээлэх нэрийдлээр мөнгө авдаг байв. Харин хатуур байр суурьтай байж эсэргүүцхийг оролдсон лам нарт шууд л хувийн зураг эсвэл бичлэгийнхэн зарим хэсгийг явуулдаг байв.
Хэрвээ мөнгө өгөхгүй бол эдгээр зураг бичлэгийг тарааж нэр хүндийг чинь унгаж лам нарын игнэнээс хөөлөх болно. Цаашлаад сүмийн чинь нэр хүндэд ч халдах болно хэмээн сүрдүүлдэг байжээ. Бүр хэрцгхийн тэрээр ламын албан тушаал гартаа атгаж буй хандивын хэмжээнээс хамааран шантаажлах мөнгөн дүнгээ хэдэн зуун мянгаас эхлээд хэдэн сая баат хүртэл тусгаалan тогтоодог байсан бөгөөд дахин шантаажилж удаашрах тусам хэмжээ нь улам нэмэгддэг байв. Жишээлбэл аюуттай мужийн нэгэн сүмийн тэргүүн эхлээд Вераванд 500 мянган баат шантаажлуулсан байна. Төлснийхэн дараа Вераван бичлэгийг өөр хүн харчихлаа. Амийг нь үдэхийн тулд мөнгө хэрэгтэй байна гэх шалтгаанаар дахин 2 сая баат нэхэж нийтдээ 13 сая гаруй баат авсан байжээ. Олон лам нар өөрсдийн дуулаан тэргээ нуун далдлахын тулд удаа дараа буулт хийхээс өөр аргагүйд хүрч бүр сүмийн хандивын мөнгийг хувьдаа шамжигдуулан шантаажийн мөнгийг төлж улам гүн намагч шигдэн гарах гарцгүй байдалд ордог байв. Харин 3 эрдэнэ сүмийн тэргүүн Патип Вераваны 7 сая 200 мянган баатын шантаажийг дааж чадлагүй. Мөн хэрэг мандахаас айсандаа шууд зүгтхийг сонгосон юм. Энэ нь олон жил үргэлжилсэн энэхүү жигшүүрт залим ихийг олон нийтэд ил болгосон билээ. Вераван тэднийг нэг нэгээр нь хуурдаггүй байсан бөгөөд олон өндөр хэрэгэмт ламтай нэгэн зэрэг зөв бус харилцаа үүсгэж хооронд нь зөрүүлж шантаажлах замаар ашгаа дээд зэрэгээр нэмэгдүүлдэг байв. Цагдаагийн мөрдөн байцаалтаар Вераван хамгийн ихтэй нэгэн зэрэг дөрвөн өндөр хэрэгэмт ламтай зөв бус харилцаатай байсан бөгөөд тэднийг хооронд нь тааруулахгүй тулд цагаа маш нарийн төлөвлөж лам тус бүрээс сар бүр тогтмол 100 мянгаас 150 мянган баатын халаасны мөнгө нэгтэг байжээ. Үүнээс гадна тэрээр хөрөнгө оруулна, байр худалдаж авна гэх мэт шалтгаанаар лам нараас улам их мөнгө шаарддаг байв. Тэрээр өөрийгөө сэвгүй төгс ажиллаж байна. Эдгээр хувийн бичлэгийн ачаар лам нарыг үрд гартаа атгах гэж бодсон ч хэтэрхий их даварснаасаа болж эцэст нь бүх зүйл сүрчээ. 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Тайландын төв мөрдөн байцаах товчооноос Бангкок хотын Нонтабури мужид байрлах Вераваны тансаг зэрэглэлийн харшид гинтийн нэгжлэг хийж хэргийн газраас 5 гар утас 10 гаруй ламын орхимж болон хэргийн гол нотлох баримтуудыг хураан авчээ. Хувийн зураг болон бичлэгүүд асар их хэмжээний чатны түүх, шантаажлсан дуут зурсууд нь Вераваны гэмт хэрэг үйлдсэн бүх үйл явцыг бүрэн ихээр нь гэрчилж байлаа. Авилгатай тэмцэх газар түүний дансыг мөшгөж шалгасны дараа Вераван нийтдээ бараг 400 сая баат шантаажлж авсныг илрүүлсэн бөгөөд хууль бус мөнгөний ихэнх хэсгийг цахим мөрийтэй тоглоомд зарцуулсан байсан ба заримдаа ганцхан удаагийн бооцоонд 5 сая баат тавьдаг байжээ. Ийм замбраагүй үргэлгэн байсан тул түүнийг баривчлах үед Вераваны банкны дансанд ердөө 8 мянган баат л үлдсэн байв. Энэ нь тэр яагаад тасралтгүй шинэ байхайж үргэлжлүүлэн шантааж хийж байсны гол шалтгааныг тайлбарлаж байсан бөгөөд бүгдийг нь мөрийтэй тоглоомд үрдэг байжээ. Хэргийн эдгээр нарийн ширийн зүйлс нь Тайландын ард түмнийг тасралтгүй цочроосоор байлаа. Хэрэгт холбогдсон 15 өндөр хэрэгэмт ламын дор хаяж 9 албадан хар хүн болж цахилгын шийтгэл болон хуулийн хариуцлага хүлээхээр болжээ. Өөр олон лам нар шалгагдаж байгаа бөгөөд зарим нь хэрэгээс мултрахын тулд сайн дураараа сүмээс гарчээ. Хэдийгээр хувийн бичлэгт ороогүй ч уг хэрэгт холбогдож нэр хүндээ унгахаас айсан байна. Вераванд шантааж, мөнгө угаах, хулгайн эд зүйл хүлээн авах, залилан зэрэг олон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэрв эдгээр бүх хэрэг нь нотлогдвол дээд тал нь 20 жилийн хорих ялаар шийтгүүлэх магадлалтай. Тэрээр одоогоор Бангкокийн төв мөрдөн байцаах товчоонд батлан даалтад гарах эрхгүйгээр хоригдож байгаа бөгөөд шүүх хурлаа хүлээж байна. Цагдаа нар хууль бус мөнгөний урсгалыг үргэлжлүүлэн шалгасаар байгаа бөгөөд хамаг хүрээнд дэндүү өргөн байна. Вераван Тайландын буддын шашны нэр хүндэд асар том зохилт өгсөн тул Тайландын лам нарын дээд зөвлөлөөс хамгийн хатуу шийтгэлийг гаргажээ. Сахил санаваараа зөрчсөн бүх лам нар шүүхээс ял авсан эсхээс үл хамааран албадан хар хүн болох шийдвэр гаргасан байна. Тэр бүр дуграад байдаггүй Тайландын хаанч мөн ховорхон тохиолдлоор дуугарч 81 лам ховрогын шашны цол хэрэгмийг хураан авжээ. Лам нарын зөвлөлд яаралтай шинжилэлт хийж тусгай баг байгуулан лам нарын зөвлөлийн тухай хууль болон сүм хийдийн дүрм журмыг өөрчилж хяналтын цорхойг нөхөхөр болжээ. Тайландын ерөнхий сайд ч мөн сүм хийдийн санхүүгийн менежментийг чангатгах тушаал өгч сүм хийдүүдийг цэвэрлэх ажиллагааг эхлүүлж улсын хэмжээнд 230 гаруй сүмд гинтийн шалгалт хийж хууль зөрчсөн 400 гаруй ламыг илрүүлж арга хэмжээ авсан бөгөөд лам нар зөв бус харилцаанд орохыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох хууль баталгаар төлөвлөж байна. Ард түмний сүсэг бишрэл ноцтой цохилтод орж сүм хийдийн өргөл хандив эрс багсан сүсгтэн олны сүм хийдэд итгэх итгэл үлэмж хэмжээгээр буурчээ. Вераван гав ганцаараа Тайландын буддын шашны нэр нүрийг шороотой хотгов. Нэг талд хууль зөрчсөн шунаг ховдөг шантаажлагч Вераван, нөгөө талд нь сахил санаваараа зөрчиж сүсэг бишрэлд тэрсэлсэн өндөр хэрэгэмт лам нар. Мөн ажиллагаагүй болсон хяналт болон нуран унсан итгэлцэл.
Энэхүү дуйланд хэрэгт хэн нь илүү буруутай гэж та бодож байна? Тайландын буддын шашны салбарын шинжилэл ард түмний итгэлийг эргүүлэн олж чадах болов? Өөрийн санал бодлоо сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол дагахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.